За үзэгчтэй хүнд энэ сквадрын талбаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр Дельта Монгол наадам 2 дахь удаагаан сквадрынхаа төв талбай дээр болж байна. За энэхүү Дельта Монгол наадмын гол үндсэн онцлог нь мэдээж жуулчдад болон дотоодынхон үндэснийхээ өв сөйлийг тээж байгаа хүмүүстэй бас сурчлан таниулах зорилготойгоор зохион байгуулдаг гэдгээр бол илүү онцлогтой. За энэ удаагийн энэхүү параданд мэдээж дүүрэг аж ахуйн нэгжүүд оролцдог, мөн гэр бүлэрээ бас үр хүүхдүүдэрээ хамт энэхүү Дельта Монгол наадамдаараа оролцдогоор бас онцлогтой. Та бүхэн яг харж байна, энэ бол ингээд яг энэ сүрийн мис үүдмэн хамгийн түрүүнд Дельта Монгол наадамд жагсан орж ирж байна. За үүний араас мэдээж дүүргүүд маань орж ирнэ. За Баянгол дүүрэг, Скватер дүүрэг, Сонгой хайрхан дүүрэг гэдэг ингээд дүүргүүдийн төлөөлөл маань ингээд нэгдсэн энэхүү парадд ингээд оролцдог болсноор илүү онцлогтой байгаа. За ер нь бол Дельта Монгол наадмыг зохион байгуулж байгаа бас нэгэн шалтгаангууд мэдээж бусад улс орноос Монгол улс маань юугаараа илүү ондоошох ёстой юм, юугаараа илүү бас өөрмөц байх ёстой юм, зан уламжлалаараа бас ямар чиглэлээр илүү бид бусдаасаа ондоошох вэ гэдэг зүйлийг бас энэ Дельта Монгол наадмын бас нэгэн зүйл бол харуулдаг. Тэгэхээр та бүхэн харж байгаа яг өөрөөсдийнхөө нутаг усныхаа онцлог, мөн хэв шинж илэрхийлсэн олон төрлийн үндснийхээ хувцсыг бас хоёул чимэглэлтэй ингэж өмсөж энэ удаагийн наадамд оролцохоор онцлогтой байна. За тэгэхээр дараагийн дүүргийн төлөөлөл маань орж ирж байна. Тэгэхээр 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү Дельта Монгол наадмын маань цар хүрээ ямар илүү өргөжин тэлж байгааг бас та бүхэн харж байгаа бах. За үүнийг дамжуулаад гадны Монгол орныг зориулж байгаа жуулчд маань бас яг Монгол түмэн маань ямар үндэсний хувцас соёлыг бас эдэлж хэрэгэлдэг юм бэ гэдгийг бас илүү онцлог харж танин мэдэх энэ боломжийг бас олгож өгдөгөөрөө энэ удаагийн бас Дельта Монгол наадмын онцлог бас байгаа юм. За үзэгч та бүхэнд бас үргэлжлүүлэн энэхүү Дельта Монгол наадамд оролцож байгаа бас хүмүүсийнхээ сэтгэлдлийг хүргье. Сайхан арга хэмжээ болж сая бид бас удаа би өрөөдийн наадамд ашиглав. Тэгээ Монгол үндэстнэр бахархаад баярлж байна. За миний хувьд бол Дельта Монгол наадамд анх удаа оролцож байгаа. Ер нь оролцъё гэж аягүй боддог байсан. Өнөөдөр бас увшаа дохоогоод анх удаа оролцож байгаа. Тэгээд бүх монголчуудаа баяр наадмын баяр мэнд хүргэе. Тэгээд Дельта Монгол наадам бол маш сайхан болж байна. Тэгээд маш баяртай байна. Дельта Монгол наадам их гоё байна. Өөрөөрөө бахархлаа, монголоороо бахархлаа. Тэгээд ондоочлоороо бас бахархж байна бид. За баярлалаа. Тэгээд төмөн олондоо сайхан наадаараа гэж юуны өмнө хэлье. Тэгээд жил болгон бас нэг шин дээл өмсөд энэ талбай дээр жагсах бас их дуртай. Тэгээ манай Чингэлтэй дүүргийн соёлын ордон маань ингээд бас ингээд зогсож байна. 20 дахь удаага болж байгаа гэхээр бас мэдээж монголчуудын нэг дархлаа бас тогтож байгаа шиг байна. Тийм тэгээд эндээс харж байгаа телевизээр харж байгаа бид нарыг хараад ямар ч байсан хүүхдүүд маань хүртэл өв соёлоо мэдэж те. Тэгээд дээрэс нь Монгол дээл говц Монгол өв соёл гэдэг ямар гоё юм бэ гэдгийг жилээс жилд мэдрэг байгаа. Яг би яг нэг халах загварын хуцсан өссөн байгаа. Тэгээд жил болгон бид нар үндэснийхээ хуцыг өмсөд энэ наадамд оролцдог. Ер нь Дельта Монгол наадмын цар хүрээ юу гэж бодож явдаг вэ? Ер нь Монгол бахархлыг төрүүлдэг, Монгол омгшлыг бадрааж өгдөг хамгийн гоё наадам манай Дельта Монгол наадам байгаа. Жил болгон оролцдог. Маш гоё наадам. Монголын өв соёлоо дэлгэрүүлж байгаа болохоор хүн болгон гоё монголоор гоёж шээ өнөөдөр бол тийм. Манай ойдлын багш бас байгаа. Манай эднэр бол анаа хотны дээлнүүд энэ гурвих би бол зүгээр л өөрөө зүгээр ууж оёо. Тэгээ Монгол дээлнийхээ гадуур гоёод өмссөн. Манай 84-р сургуулиас гисэн 84 онд гэ бүжгийн хамтлаг байдаг. Тэгмээ маань зохион байгуулагч, үүсгэн байгуулагч буюу манай менежер маань энийг гараараа оруулж гисэн. Тэгээд энийг болохоор торгоны зам 3 энэгээрээ хос төрлөөрөө орлоод тэгээд загвар дээр нэгдүгээр байр эзэлсэн. Хэсмэд алаад ирсэн. Это были выигравшие